Хятадын үндэсний баяр болон уламжлалт тэргэл сарны баяр энэ онд нэг өдөр тохиосноор онцлог. Ийхүү үндэсний баярын 8 хоногийн амралтаар Хятадын зүүн нутгийн далайн артлыг зориллоо. Шанхай хотын бомтоос 3 цаг шахам усан онгоцоор аялж, эхний өртөө Гөвчидо буюу харамг аралд хүрв. Харамг арал нь мэдээж харамг их ургадгаараа энэхүү нэрийг олжээ. Өдгөө харин харамгийн оронд олон байшин шинээр баригдаж, уулан билийг дагаж давхар жигдэрч харагдан, гэрэл зурагчид түүнийг далай дээрх будлаа ордон гэдэг болов. Усны аж ахуйн энэ нутгийн уламжлалт үйлдвэрлэл юм. Нутгийн иргэд загас агнаж, усан гаралтай амьтан тижээж үржүүлэн амьдардаг. Энэ нутагт хясаа их тэжээж, хол ойрдон алдаршсан тул мөн Хятадын хясааны нутаг гэгддэг. Гөвчидо арлын нийт 8000 гаруй иргэний бараг 11% хүн нь хясаа тижээдэг ажээ. Цэлмэг тэнгэр, сэнкэр далайн гих нийлхөх өнгөн дунд хясаа тижих талбай цайлзан үргэлжилж, хөдөө талын хонин сүргийг санагдуулна. Харамг аралтай нэг гүүрээр холбогдсон Шиншан арал нь мөн л Дорнод тэнгисийн олон арлуудын нэг юм. 10 жилийн өмнө Санжожаан нэртэй том гүүр ашиглалтад орсноор зам тээврийн дэд бүтцийг ихээр сайжруулж, нутгийн иргэд гадагш зорчиход маш төхөн болжээ. Шиншан арал нь Хятадын хамгийн том загасчлах талбайны нэг юм. Байгалийн загсан агуулах нэртэй. Мөн Жожаан мужийн усан аж ахуйн бүтээгдэхүүний экспортын хамгийн том бааз. Өнгөрсөн зууны 50-аад оны дунд үеэс 80-аад оны эхээр 10,000 онгоц Шиншанд хуран цугларч, 100,000 загасчид Дорнод тэнгист бунам. 6 муж 2 хотын 10,000 усан онгоц энд загас агнах өргөн ажиллагаа болж байсан түүхтэй. Өдгөө эдийн засаг хөгжиж хүмүүсийн амжиргаа сайжирхийн хэрээр загас агнах уламжлалт үйлдвэрлэл эрхлэх хүмүүс улмаар цөөрч, залуучууд нь арлаас салж их хот орж ажиллаж амьдрах нь олон болсон бол нутагтаа үлдсэн хүмүүс гэр буудал эрхэлж, аялал жуулчлалын ажил төрлийг хөгжүүлж эхлэв. Гэр буудлын үнэ нь харьцангуй хямдхан, эрүүл ахуйн нөхцөл нь хангалттай. Түүний дээр буудлын талаас хооллох, жуулчлах, машин унаа, загас агнах зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг учраас амралтаар энэ нутгийг зорин ирж жуулчлах хүний тоо жилээс жилд нэмэгдэж байна. Шиншан арлын хамгийн нэртэй үзэмж нь Дорнодын Эгц хад юм. Ардлын зүүн хэсгээр 1000 метрийн далайн эргийн шугам далайн түвшнээс дунджаар 80 шахан метр өндөрт өргөгдөн, сүхээр цавцсан мэт Эгц босоо байж үнэхээрийн сүрдмээр. Хадан дээр зогсоод доош харахад далайн дагуулгаан хүчтэй дэлдэж, аянг нижигнэх мэт хүрхрэн өөрийн ирэхгүй айдас хүрэгдэг.